Хөх тэнгэрийн аялгуу. Сонсогч та бүхэндээ өдрийн мэнд айлтгаж Монгол радиогийн Хөх тэнгэр радио станцаас сонсогч та бүхэндээ зориулан хүргэж байгаа Хөх тэнгэрийн аялгуу дуу хөгжмийн нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэхүү нэвтрүүлгээ бид Монголын радиогийн 70 жилийн ад зориулан хүргэж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг байнга сонсдог сонсогчдын маань хувьд сонсох дуртай дуу хөгжмийнх нь уран бүтээлчид тэр тусмаа Монголын радиогийн уран бүтээлчид байдаа гэдгийг андахгүй сайн мэдж байгаа. Ингээд өнөөдрийн өргөдөж ирсэн зочин маань Монголын зохиолчдын эвлийн шагналтай Болор цом Яруу нарийн наадмын 2001 оны цомын эзэн Цогд оржийн Бавууд орж юм аа. За өдрийн мэнд хүргэе. За танд ч гэсэн өдрийн мэнд. Тэгэхээр баярлалаа. Тэгэхээр энэ их ажлын хажуугаар завчилж сонсогчдтойгоо уулзах зав гаргасан баярлалаа. Одоо радиогийн 70 жилийн болох гээд чамгүй ажилтай байна. Тэгэхээр бид энэ Хөх тэнгэрийн аялгуу гэдэг нэвтрүүлгээрээ таны уран бүтээлээс сонсогчдоо сонсох гэж байгаа юм л да. Зүгээр нэг сонсгоод өнгөрөх биш. Ер нь энэ дуу эхэлж шүлэг нь яаж төрсөн юм, яаж яваад дууны жигүүр ургуулж төмөн олонд хүрвэ гэдэг талаар санал солилцох гэсэн юм л да. Тийм. Тэгэхээр ер нь эхлээд бол Бавууд оржийн шүлэг Цэрэн дондын хөгжим намайгаа дурсаарай гэсэн дууг сонгочод байгаа л да. Дуучин Инх хотын дуулсан. Их сайхан дуу сонгочээ. Тэгээ яг сайхан дуу гэж байгаа нь болохоор энэ ер нь энэ хайрын сэдвтэй дуу хоор шүлэг зохиол ер нь бас нэг хүмүүсийн сэтгэлд одоо зохиогчийн сэтгэл хүртэл их сайхан тийм намтар энэ төр үлдээсэн. Зүрхэнд одоо арай ойрхон байдаг сэдв гэх юм уу. Тэгээд бас баярлж байна. Бас миний бас сэтгэлдээ бас аштайхан дуулчлаа шүү гэж бас дотроо бас баярлж явдаг. Одоо Цэрэн дондоо Инх хот хоёртаа баярлж явдаг энэ дуу бас энд эхлээ сонгож авсанд бас их баярлж байна л та. За тэгэхээр энд одоо нэгэнт радиогийнхаа одоо 70 жилийн зориулсан юм нэвтрүүлэг явж байгаа учраас яг би бас хувийн бас нэг үг хэлье гэж бодож байна л да. Монголын одоо үндэсний радио гэдэг энэ хамт олонд одоо орж ирсээр барыг 10 жил болж байна л да. Би энэ бол эхлээд орж ирэхдээ бас нэг бүхэл бүтэн одоо тийм уран бүтээлчдийн дунд орж байгаа гэдгийг бол эхлээд сайн мэдээгүй л дээ. Би бол яг нэг сэтгүүлчийн хөдөлмөрөөр одоо би бол энэ албан хаагч гэдэг утгаараа ингэж орж ирж байсан санагддаг. Тэгээд сүүлд нь ингээд дотор нь яваад хүмүүстэй нүжигнаад нэвтрүүлгийнх нь тийм ээ халуун гал тоонд ороод ингээд радиогийн сэтгүүлчийн хөдөлмөр ингээд эхлээ явж явах завсарт бол энд одоо олон сайхан уран бүтээлчд ажиллаж ирсэн юм байна. Тэр сайхан намтар юмыг бас олж харсан да. Тэгээд яг энэ цаг үед одоо бичиж төөрөж байгаа одоо эд одоо ояасынх нь одоо цэцгэлтийн үед явж байгаа сайхан хүчтэй уран бүтээлчд бас энд ингээд хос одоо чигүүртэй ажиллаж одоо төөрөж байдаг юм байна гэж энэ зүйлийг л анзаарсан л та. Тэгээ бас баярлж явдаг энэ бол их сайхан хамт олон. Тэгээ ийм сайхан одоо ажил төрлийн те сэтгүүлийн одоо ийм өвөрмөц алба. Тэгээ нөгөө талдаа уран бүтээлийн ийм сайхан ах учраас одоо бас үнэхээр одоо уран бүтээл хийхэд бас зөндөө их тийм хөрс шороо их сайхан зүлэг ногоо болж өгч байгаа юм шиг ингээд санагддаг л та. Тийм шүү. Ер нь манай радиогийн уран бүтээлчид их онгоцтой уран бүтээл гэдэг чинь их хүсэл тэмүүлэл дүүрэн тэгэл яах. Онгод төрсөн тийм ээ. Тэгэл яах. Бичиж төөрөхын их мэдлэг чадвартай хүмүүс байдаг л да. Бас бичиж төөрөх юм бас эд бах гэж нэг сайхан байт юм л да. Тэгээ энэ чинь хүн уран бүтээлч бас өөр өөр ингэсэн окторгуутай байдаг юм шүү. Тэгээд тэр окторгуй одоо цэл альхэр гүнзгий альхэр уужин байна. Түүнийхээ хэрээр нисгэж байдаг нэг ийм улс шиг байна. Тэгээд манай Монгол радиогийн энэ уран бүтээлчд бол ер нь бас нэлээд тийм өргөн окторгуй, өргөн цээл одоо нисч чаддаг юм сайхан уран бүтээлчд гэж би бас дотроо махаргаж явдаг л да. Тэгээд ялангуяа одоо 1990-ад оныхан гэж одоо хэлэгддэг бидний үе тэнгийн одоо залуучууд өргөлцөөгийн одоо тийм ээ зохиолын төрлөөр бичиж байгаа сайхан авьяастай залуучч байна. За Яруу нарийн төрлөөр одоо хэд хэдэн номоо хэвлүүлсэн. Ингээд өөр ингэсэн одоо жинхэнэ тийм сайхан эдэрмэг нислэгийнхаа үед байгаа сайхан Яруу наригч гэсэн бас байна шүү дээ тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр радиогийн хүн болсон тухай бас дурдахгүй өнгөрч болохгүй. Хэдэн оноос радиод ажиллав да? За би чинь одоо 7-8 жил болж байгаа юм уу та.
Захын нутагт бас ажиллаж амьдарч байсан л да. Тэгээ Захын нутгийн аймгийн телевиз сонны газар өнтөргээд ажиллаад тэгээд одоо энэ хотод орж ирээд ангол бас найз нөхөдөнд ажиллаж байсан. Өнөөдөр сонд одоо сурвалжлагчаар одоо орж исэн л да. Тэгээд яг сурвалжлагчаар орсон өдрөө гарсан юм байна. За. Эдгээр сони яг сайхан сурвалжлагчаар одоо бүртгүүлж яхад унаа дараагийн захирал хөрөг төшлөөр танд одоо нэг хэлцээ эхэлж байлоо. Тэр орлогч эхлэгч байлоо. Тийм эсэн дээр байсан санагддаг. Тэгээд зургаан одоо анкетэн дээр наагаад одоо бөглөж өгсөн. Хөрөг төшлөөр зааны хөрөмч одоо тэгээ албаа хайгч байх юм байгаа зүтэй гэдэг надад нэгэд ингэж байсан. Мөн одоо тэнд бүртгүүлчихэд өдөөс хойш арааж өндөр хөрөд ирсэн чинь манай энд найз нөхөд араадаг би бас тэгтлээ сайн мэддэг байсан юм л араадаг хөдөлмөр энэ одоо ер нь дүүжтэнгийн наач гэсэн ямар усууд ажилтдаг энэ тэрийг сайн мэддэг үе байсан. Тэгээ өдөөс хойш араад өдөр хөрөд ирсэн манай одоо Эрдэнэ баяр сайхан гэдэг одоо манай найзууд дүүжтэнгийнхэнтэйгээ уулзаад яваад энэгээр бас нэг шүлэг ном уншаад ингээд хөдөнөөс ирээд удааг байгаа юм чинь бас тийм мэдээлэл авах найзтайгаа уулзах тийм хүсэл их байсан л д. Тэгээд ингээ уулзаа явсан чинь харин ерөөсөн чи яраад дараач одоо манайх чи юм сайхан газар байдаг юм шүү дээ. Тэгээд одоо юу таарсан би эргэж өнөөдөр санал очиагүй тэгээд л араад дээр нэг амархан ороод ирсэн шүү дээ. Тэгээд арай л илүү саранцлагдчихлээ. Тэгээд ямар нэг тийм татахгүйч намайг татах тийм бас сонин юм л одоо байсан шүү. Хон дээр цаг хугацааны өвчгсөн тэгээд таарсан юм. Тэгээ бас баярлж идэх л та хараад ятаа бол. Зорж өрийгөө ч гэсэн тэгээд намайг ингээд цаагаараа татаж авсан юм л одоо газар гам л та. За зүгтээ. Тэгэхээр намаагаа дурсараа гэсэн энэ дууга хэдэн онд ер нь яаж бичсэн бэ? Өөрөө түрүү хэлжсэн л хайрын тухай сайхан дуу байгаамаа гэд. Тийм тэгэхээр ер нь аливаа уран бүтээл бол өөр ингэсэн намтартай байдаг. Л та тэгээд яг бид нь бол дандаа ингээд нэг дууныхаа шүлгийг одоо тагнаад явдаг энэ дууны шүлгээр одоо мэрэгдсэн юм сайхан уран бүтээлчд бол бас байна. За яг миний хувьд бол одоо нэг тийм дууны шүлгийг эрхэмлээд энэ чигт одоо нэг анхаарал ингээд бас яваад байдаг юм аа. Ер нь яг өөрөө өнөө шүлэгтэй бас нэг утга уян хөгжим хэмнэлийг их эрхэмлдэг болохоор бас зарим нэг шүлгүүд мөн ингээд аянда чимээгүй явж байтал гинтхэн дуу болчихсон. Нэг хоёр хон дуулаад 2 3 ая орцсон жаах шиг зарим ингээд явж байдаг юм. Тэгээ миний энэ дуу бас нэг намар юм да одоо бас 2 жижиглийн өмнө болов. Яг уул одоо бичсэн шүлэг нь болохоор тэр асгарсан сарны туяандар аяар аярхан дуулаарай намайгаан уяран дурсахта намрын хусыг төшөөрэй гэсэн ийм мөрийг бол нэг 90-ад оны үед одоо бичсэн байдаг. Одоо миний хөөчгөн одоо тэмдэглэлийн дэвтрийг сөхөж яваад энэ мөртүүдээ олж харсан байх ансартай бичсэн. Тэгээд одоо цэрэн донд хөгжим зохиолчтой танилцаад бид нь бас радиогийн хоронд нэг ажлын заваар ярьж сууж байгаад энэ дууны тухай энэ шүлгийн тухай яриа болсон юм л да. Тэгээд тун удаач энд одоо аялгаа ороод одоо бусд мөрүүдийг гүйцээж бичсэн. Тэр дөрвөн мөрнөөс үүдээд дараагийн мөрүүд төрсэн байх нь шүү. Үндсэндээ бол яг ийм дөрвөн одоо мөр шүлгэл байсан юм байна. Тэгээд ингэж үтсэн даа байгаа. Тэгээд цэрэн донд одоо хөгжим зохиолч мөн энэ шүлгийг бол бас их тийм сайхан ер нь аливаа уран бүтээлч нэг цаг нь таарад хөгн орж таарах юм бол ер нь жижигхэн юмнаас нэг мөрөөс тон хийдэг. Тийм одоо хөгн хансан хөгжим шиг. Хөгн хансан хөгжимчтэй байгаа хонд хуруу хүрээг байхад өөрийн ирэхгүй дон гэдэг урах шиг санагддаг шиг. Яг ингээд нэг цагаа болоод ингээд нэг цаг мөчлөгөн таарсан одоо нэг мөр шүлэгч гэсэн хүнийг бас хөглж чаддаг юм болоо гэж. Тэгээ энэнийг бол цэрэн дондоо маань бас сайхан мэдрэмжээр авч сайхан аялга хийсэн байна лээ. Тэгээд цэрэн дондоо инкот хоёр маань бас олон уран бүтээлээр хамтж ажиллаж байсан учраас биеийнхээ уран бүтээлийн өнгөсийг мэддэг ийм шиг байна. Тийм учраас инкот маань ч бас энийг их сайхан өөрийн болгож сайхан дуулсан. Да ингээл бас яг сонсогчдын зүрх сэтгэлд бол бас хөрс юм шиг байнамаа. Тэр яг тэр манай сонсогчдоос ч бас энэ дууг сонсё гэсэн санал цөөнгөө иртгэлдээ. Ингээд Голтой аймгийн Алтай чуулган дуучин их хатын дуулснаар аваад оржин шүлэг цэрэн дондын хөгжим намайга дурсараа гэсэн дууг хамтдаа сонсё. Арам
уучлаарай зүрхний ганцхан түүнтэйгээ зүуднийх юм шиг жаргаарай асарсан сарны туяндоо аяархан дуулаарай намайга ойрон дурсаа намрын хүсэл түшээрэй орчилондоо шүтж би сэндэлэрээ амраглаж нэгнэ хайрлах амдин жаргал байх шүү асарсан сарны туяндоо Монголын радиогийн сэтгүүлч Бавууд орж гэхээс гадна яруу найрагч Бавууд орж гэж олонтой ярих юм аа. Тэгэхээр ер нь энэ шүлэг бичих яруу найраг сонирхох таны хобби юу? Эсвэл өөр бас сонирхдаг янз бүрийн юм байх юм уу? За ер нь нэг их тийм олон бэлчээр бол надад зохихгүй шиг байна тий. Ер нь их ганц бэлчээртэй ер нь яруу найргийн нэг жоохон obvious байсан болоо санамсаргүй шүлэг бичиж эхэлсэн. Тэгээд энээсээ одоо өөр юм руу нэгтэй хэлж чадахгүй. Тэгэхээр би бол одоо нэг одоо юу гэдгийг одоо хөдөө айл хон биш та Увсаймын одоо юу гэдэг өндөр хангаа сумын одоо жаргалан тоогийн одоо хэнгуйн хонч байдаг. Ингээд Сэлэнг аймгийн Орхон туулын одоо нэг хөвөө дээрээд хоноо авчраад нутгшуулах хэлээр одоо хонь нутгшихгүй гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ. Таргалж өгдөг. Чинээ сайхан үүс бол илүү сайхан ургацтай байдаг. Борон сайхан ороод байдаг. Нутг нь харахад сайхан байдаг. Тэгсэн юм нөгөө хонь таргалж өгдөг гэж ярьдаг шиг. Нөхөр Бавуудржийн хувьд бол тийм тарга твэрийг авч байдаг ганцхан бэлчээр тийм шүү. Тийм ээ. Магадгүй энэ яруу найргийн энэ ертөнц хай гэж ингэж хэлж болох байх л да. Аа. Тэр ер нь бол өөрөө уг нь бол сэтгүүлч хүн шүү дээ, тийм ээ. Мэргэжил нь бол сэтгүүлч хүн. Гэхдээ хэрвээ сэтгүүлч яг сэтгүүлчийн ажил бол бас ингээд бүтээн туурах гэдэг утгаараа бол яруу найрагч, зохиолч усуд бол сэтгүүлч болоход их дөхөн байдаг л да. Сэтгвийн үйлдэл дандаа энд явагдаж идэг. Хэрвээ сэтгүүлч болоогүй байсан бол ер нь ямар шуухан чиг айсын хүн болох байсан бол? За ер нь сэтгүүлч энэ мэргэжлийг олж байгаагүй бол ер нь энэ тухайн их бодож байгаагүй юм шиг нэрээ. Яг байсан бол одоо нэг бодоод үзье. Ер нь бодоод үзэхэд энэ манай одоо дүүнер энэ алтмгийн дархан хийдэг. Одоо ирч дүү 3 дахь ч бас орж байна. Тэгээд айгүй бол сэтгүүлчийн тэр айгүй нэг тийм мөнгө энэ төр давтаж nëдсэн нэг тийм л нөхөр болох байсан болоо. Үдсэн оролдож ер нь. Ер нь үзчихсэн. За юу хийх хий чинь нэ жишээлбэл одоо тэгээд нэг шалтай юм байхгүй дээ зүгээр яг Юуны тийм колцоо мөнгө энэ төр бол хий чинь. Тийм өөрөө бол одоо нэг тийм мөнгөн колцоо захиалах юм бол зөгчч магадгүй. За. За юм яаж мэдэх бас нэг сэтгүүлч мэргэжлийн шиг бол бас яг нь ахуй байна. Тэгээд бас нэг тийм магадгүй ингээд дүүнрээ уруу татах ч юм уу тийм. Тийм ээ нөлөө байна. Тийм зүйл орох байсан байх л та. Гэхдээ сэтгүүлийн хөдөлмөр бол зайлшгүй л те. Ерөөсөө энэ ном зохиолтой холбогдсон улсууд ер нь сэтгүүл ажил хийгээд бас нэг талаар тийм ойр төвтэй юм шиг байна тийм ээ. Агаар нэг юм л та. Тэгээд тэрэн дотроо одоо сонины сэтгүүлчийн хөдөлмөр бол бас их өөрчлөлт.
Тийм ээ. Радиогийн, телевизийн ба тусдаа ялгаарх өөр. Тэрэн дотроос мөн радиогийн энэ сэтгүүлч хөдөлмөр бол ялангуяа нэг уран бүтээлчдэд бол их тийм цогцсон ийм сайхан оюунлаг шинжтэй юм да. Тийм их оюунлаг. Бодиттой харуулахгүйгээр тийм ээ. Энэ бол их тийм уран бүтээлд ойрхон байж болох тийм талтай. Нэг талаар уран бүтээлчдийг бас ярьдаг л да. Цэвэр одоо сонины ажил олон жил хийсэн хүн бол нэг өөрийнх нь үндсэн одоо юм алга болоод одоо сонныхоо юм дуусаад магадгүй одоо сайн үргэлжлүүлсүүгийн зохиолч одоо болох байсан хүн бол нэг сайн сонны сэтгүүлч болоод одоо дууссан тийм төвхөрлөл байдаг шүү дээ. Загварт орно гэсэн үг байна. Загварт ороод өөрийгөө одоо тэгэл яа тийм уусгадаг юм байна л да. Тэр бичгийн хэмжээнд тохирчдаг болох. Тийм радиогийн хувьд бол тийм юм шиг байна. Яг л энэ чинь одоо аль эртнээс одоо маш олон уран бүтээлчд магадгүй радиод орж ирээд саяхан би зундан төрж найрагчтай бас радиогийнхаа зориулсан нэвтрүүлгийгээд 2 хоногийн өмнөөс очиж уулзаа ярьжсэн л да. Радиод одоо би бас ороод хүүхэд залуучдын редакцтан горсон юм байгаа. Тэгээд уран зохиол редакцаараа дамжсан. Тэгээд энэ хоёр редакцийн дунд байхтаа би одоо хамгийн одоо яруу наргийнхаа шилдэг одоо гэж хэлж одоо би өөрөө эргээд бодоход шилдэг гэж хэлж болох тийм сайхан одоо шүлгүүдийг бичиж тэр сайхан дуунуудаа одоо бичиж тэр сайхан номнуудаа хэвлүүлж ирсэн юм аа гэж ингэж бас бахархаж ярьж ирсэн. Тэгэхээр энэ ийм одоо яриануудаас ингэж харахад бол яа харахгүй манай радио бол одоо үе үеийн томоохон уран бүтээлчдэнд радиод байх хугацаанд хамгийн шилдэг магадгүй тийм төөрүүлүүдээр төрөвж ирсэн байт харахад юм л да. Тэгэхээр энэ чинь үлрээс уран бүтээлтэй маш их тийм ойрхон уран бүтээлд халгаа багтай нэг талаар тийм л их сайхан зохицсон. Бараг тэр уран бүтээлийг төрүүлж өндөлөхөд одоо өдөж өгдөг тийм ээ. Төлхөц болдог. Сэрэж өгч байдаг. Сэргийлгэж байдаг. Итгэвч үлдэг тийм ээ. Марагч тэр уран бүтээлчдийн нь одоо сэтгэлийн чавцыг тун хийлгээд уургаж өгч байдаг. Ийм л одоо юу гэж хэлмээр их өөрмөцөл одоо тийм сайхан. Нэрэж бас тийм дээ. Одоо байгаа шүү дээ. Тэгээ сая бас ярьж л байлаа л да. Тэгэд би ингэж асуух гэж ирсэн юм л да. Ер нь зүүдэнд хэрэг ихтгэлтэй байдаг вэ? Зүүд зүнтэй гэж хүмүүс ярьдаг шүү. Ер нь зүүдэлдэг шүү. Бас энэ төр зүүдэндээ энэ төр бас нэг шүлэг бичих шиг болоод энэ төр залуу байхад энэ төр гэж шүү дээ. Тийм залуу байхад нэрээ бас эдэн шүлэг бичээд одоо шүлэгээр өвчлөж явах үед бол бас нэг тийм зүүдэндээ хүртэл одоо нэрээ шүлэг бичсэн юм шиг өглөө носоод юу ч үгүй энэ төр гэж сайхан мөртөд орж ирдэг. Тийм үе бас байсан. Ер нь зүүдлээд маргааш нь тэр нь биелдэг ч юм уу ямар өмнө нэг зүүдэлж ийсэн юм шиг санагдчихсэн тийм тохиолдлууд байдаг л байх л дөө. Байдаг байх. Энэ бол одоо хүмүүхэнд л тохиолдог байх л та. Тэгээ яг ингэж асууад байгаа юм гэхээр зэрэг би нэг гэрэл сайхны хөгжим бавууд орж ийн шүлэг зүүдэлж жаргах амраг гэсэн нэг дуу сонгочод байгаа юм л та. Тийм. Радиогийн бомб чухал сэдвтэй бол да. Тэгээд нэг чухал юм байна. Тэгэхээр энэ дуу ер нь зүүдэлж яхад зүүдлээд сэрээд энэ сайхан шүлгийн мөрөд төрсөн байж болцсошгүй гэж таамагласан хэрэг юм. Энэ дуу төрсөн түүхээс. Тэгэхээр ер нь энэ бас хайр сэтгэл энэ янаг амргийн явдал гэдэг чинь бас ер нь хүний сэтгэлд бас тийм гэгэн цагаан сорив үлдээдэг, гэгэн цагаан дурсамж үлдээж байдаг, гэгэн цагаан зовлон үлдээж байдаг. Ийм бас буянтай зүйл юм л да. Энэ хүний орчлонд бол юм. Тэгэхээр энэ дууны шинжлэх одоо зүүдэлж жаргах хамар гэсэн юм нэртэй шүлэг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо зүүдэндээ жаргадаг. Одоо сэрхийн бол нөгөөх нь зовлон болчдөг. Нэг тийм л одоо юу вэ тийм дээ. Одоо учрлын нэг тийм жижигхэн тийм мөндрийн зурвас шиг юм бол дайрсан үед л одоо бичсэн шүлгэлтэй. Бол бас нэг хоёр бадаг л бас бичижсэн баг. Тэгээд дуу болгож бичнэ гэж бодсон уу? Зүгээр л бичсэн үү? Шүлэг бичсэн. Энэ бол зүүдэлж жаргах хамар гэдэг юм хоёр бадаг шүлэг бичээд тэр бичсэн өдрөө би бас ахын дахтай бичсэн шүлгэлтэй байна. Яг бичсэн өдөр нэг амар байсан санагдаж байна. Бас хаа нэг тийм галан цас хаялсан тийм өдөр байсан. Тэгээд энэ шүлгийг бичиж чад найз нартайгаа явж байгаа. Тэр олоостай голын гүүрээр гарч явахад энэ хөгжим зохиолч Гэрэл сайхан гэж энэ залуу Баянгор аймгийн театрт байж байгаа. Манай сахны театрт ирээ тунгатаагүй. Танилцж амжаагүй байсан л та. Тэгээд яг тэр гүүрэн дээр тааралдаад тэгээд яг нэг бэлэн явсан одоо мөрн халуун талхны өнөр байж байдаг шиг тийм одоо өнөр нь гарсан тийм хоёр бадаг шүлгэл байсан юм л та. Тэгээд Гэрэл сайхантай тэр өдөр тэр гүүрэн дээр танилцж тэр шүлгүүдээ уншиж явсан. Тэгээд тэр дор нь надад өчөөж өгчөөд тэг бичиж үлдээсэн санагддаг. Тэгээд тумуудаачгүй одоо Гэрэл сайхан одоо хөгжим зохиолч Гэрэл сайхан хэл гоё гээд
ингээд л одоо дуу болцсон байна. Энэ бол би одоо бас дуу бүтдэг энэ төр тухай бол ойлголт бас бага байсан. Дуу одоо яаж өчтөд хөгжим зохиолчдын хөдөлмөр дуучны одоо тэр нарийн ширийн юм энэ тул нэг их тийм ортож бас чадаагүй тийм л үе байсан юм л да. Тэгээд бас юм санамсаргүй ч юм тохиолдолд бүтсэн дуу л да. Тий. Тэр энэ дууг Монгол Улсын гавьч жижигчин Бацөгтөөч нэргүй нарын дууснаар манай радиогийн Хөхтөнгөр радио станцын зохиолын дууны наадамд бас нилээдгүй хугацаанд тэргүүлж явж исэн. Хослон дуулсан ийм дууны төрлөөр бас нилээд амжилттай орцож явж исэн нэг санаж байна л да. Тэгэхээр хоёлаа. Тэгээ энэ дээр бас нэг хэлэх юм нэг юу байгаа. За. Дуу дотор бас нэг сонирхолтой юу байгаа шүү. Энэ ингээд дөрвөн бодог шүлэг байхгүй юу? Бичснээр. Тэгсэн чинь энийг хожим нь манай радиогийн бас яруу наригч Лавсран гэж үсгэв шүү дээ. Манай уран зохиолын одоо эрүүл мэндийн нөхцөл хөтлөж байгаа яруу наригч. Бас ингээд Лавсран энэ ч одоо Салжигэр их хорвон тэр гээд 90-ад оны үед одоо дуулагдж байсан сайхан одоо хэдэн дууны шүлэг бичсэн юм наригч байгаа шүү дээ. Тэгээд Лавсран маань одоо зохиных бас тэр нэг нутгийнх. Тэгээд нэг удаа бас зохинд очихт нь гэрэл сайхан багштай нэлсэн юм л дээ. Тэгээд ингээд ярьж суусан миний энэ дууны тухай яриад шүлэг ингээд гэрэл сайхан багш өөрт нь тийм бодож байсан юм л энэ ингээд нэг харилцсан маягаар одоо дуулах юмсан гэсэн тийм хөгжим анх тийм бодсон юм л. Тэгээд тэрний нь бол би одоо сонсч амжаагүй. Тэр бас ярилж амжаагүй юм байсан. Тэгээд Лавсранд тэр санаагаа ярьсан байгаа. Тэгээд энэ харилцаа гэж болох тэр нэргүүгийн дуулж байгаа тэр юугаар бол Лавсран шүлэг нэгтсэн байна. Эмэгтэй хүний сэтгэлээр. Тийм эмэгтэй хүнээс Лавсран одоо тэр тэнгэрийн хаяанд ягаа суусан чамайгаа яалаа энэ гэдэг. Тэр чинь одоо манай Лавсран очиж бүтээсэн байхгүй. Тэгээд бас хамтын бүтээл байх юм биш. Санамсаргүй явж байгаад ингээд хамтын бүтээл болчихсон. Тэгээ уран бүтээл нөгөө өөрөө ингээд явж байгаад өөрийнхөө бой болгочихдаг юм. Сонин юу гэдэг чинь юм байна л да. Бас сонд өгтэй. Тэгээд ч одоо Лавсран бүтээрийн холбоод гэрэл сайхан багшийг холбоод тийм ээ. Дээрээс нь нэргүү гэж бас шинэ дуусна ингээд холбоод бүр ингээд өргөж явж байгаа юм л да. За. Ингэж сонин бүтсэн дуу. Тийм юм байна. За тэгэхээр энэ сайхан дууга сонсогчдод хоёлаа сонсгоё доо. Харцыг чинь санаад би хайдан дурластаа Ацрын чинь туян дуудан сэрэгдээ Уурцгэн зүрхэндээ туюуна бахадаа Бустын тэвэр чимэн жаргадаа sanad be uyandırsa Türkiye beni kudigit Tudik sehrede Orik için harca Saligacı
Альбрыг чин санаад би эндэн дурлахтаа Гарын чин сайхан зөдрөн суудаа Хөхөндөө ахтарвэ дэвэр минь бахалдаа Хүнээ хүнтэй чимэн жаргадаа Зүсийг чин санаад би уян дөрөстаа Зүрхийг минь бүгдийг зүтгэж сэрдээ Өөрийг чин хагадаад салгаж яваа Өрөөдийн инкрэдэн чимэн жаргадаа Дөлгөөн төрхийг чинь би эргэн дурастаа Дөрвөн цагийг өртөж хүлээдээ Тэнгэрийн сарндар хоёулаа mahadаж Тэмдэглэх бүрийг Тостан Зүсийг чин санаад би уян дөрөстаа Зүрхийг минь бүгдийг зүтгэж сэрдээ Өөрийг чинь харлаа цалигж яваа Өрөөдийн инкрэдэн чимэн жаргадаа Зүсийг чин санаад би уян дөрөстаа Зүрхийг минь бүгдийг зүтгэж сэрдээ Өөрийг чинь харлаа цалигж яваа Өрөөдийн инкрэдэн чимэн жаргадаа Өрөөдийн Өрөөдийн инкрэдэн чимэн жаргадаа Бавуу төрчийн цөөнгөд радиогийн алтан санд байдаг л да. Би бас өнөөдөр фондныхоо ихчээс асууж исэн 20 орчим дуу ер нь бий. За тэгээд ганц нэг дуулагдсан дуунууд бас зөндөө байдаг юм аа гэж хэлжээ. Тэгээ бас олон түмэнд нэлээд хүрсэн гэдэг утгаар нь 2 3 дуу сонгож авсан хэрэг л дээ. Тэгээ энэ дуунуудаа ер нь радиод ирээд ирснээс хойш радиогийн фондонд энэ дуунууд чинь ороод байв. Өмнө нь бас ганц нэг явж исэн дуунууд байх юм уу? За ер нь бол би ч бас сул талтай байна л дээ. За өөрийнхөө уран бүтээлийг одоо ядчлалын хэдэн дуугаа энэ төр бөөсөлөө одоо гараж ундаагаа энэ төр ашиглаж болно шүү дээ. Ашиглаж байна. Надад одоо тийм овсгоо алгал да. Ийм зах зээл гэдэг юм уу тийм овсгоо багтаа золиг шиг байна. Тэгээд бол яг нь ер нь энэ ээжтэй орчлон тэр дөрвөлрлийн өнгө энэ төр гэдэг хэдэн дуу бол энэ ингээд өөрөө яг нь дуурчт хөгжмөн зохиолчтой өөрсдөө ингээд авсан. Ер нь ихэнх нь тэгж олсон дуул да. Яг зөвөр Хугацааны хувьд хугацааны хувьд үү? тий радиод орсноос хойш. Тий орсноос хойш бол бас хэдэн дуу бий. Орсноос өмнө бол орхоос өмнө бол одоо ээжтэй орчлын энэ ч бас юу лээ. Орсноос өмнөх үеинд байх шүү. Дөрвөлрлийн өнгө энэ. Зөв. Тэгээ орсноос хойш бол бас ов хэдэн дуу хийсэлтэй. Сөнгөдөө би миний л одоо санаж байгаагаар сүүлийн үед бас жаргаж гооны хорчлон гэдэг Ариун Баатар дуулдаг байхаа тийм. За хард отсон бүсгүйн заяа гэдэг киноны дуу байна. Дуу чи алтан цэцэг дуулаад байгаа. Манай сонсогчд нэлээд сонсдог. Цагаан дугны гээ байхаа. Тийм цагаан дугны гээ киноны. Бас киноны дуу байна. За гих мэдчлэн сүүлийн үед бас нэлээд дуунууд бас байна. Тэгэхээр одоо хоёлаа дөрвөн үлрэлийн өнгө гээд дууны төрсөн түүхийг тавчхан ярилцаад энэ дуугаа сонсогчдод хүргэмээр байна л да. Дөрвөн үлрэлийн өнгө гэхээр ер нь бусад дэлхийн улс орнуудад зохиолчид дөрвөн үлрэлийн өнгө гэж шүлгэлэх нь бас харьцангуй ховор байх. Бидээс азтай юм л да. Тэгээ энэ бас өөрийн гэсэн бас хөөрхөн намтартай юм шүлэг байгаамаа. Ийм дуу байгаа. Тэгээ энэ дөрвөн үлрэлийн өнгө гэдэг энэ нэрийг бол бий өгөөг юм л да. Энэ манай гоё чинь Батцохол өөрөө нэг явж байгаад л ийм нэр өгсөн юм шиг байна. Энэ бол анх одоо 1991 онд манай Заханд одоо тэр үед одоо өнөөдрийн манай энэ дууны шүлгийн нэрт мастер Яруу наригч Намсрын лот хоёр шүү дээ. Тийм. Алдуулаад дуу шиг үгээд ирэхэд аавын нутаг адуу шиг сайхан
Захын гол тийм ээ. Хэлсний нүдэс шиг чимээгүй. Тэгээ дуут нуур гэдэг энэ олон сайхан шүлэг өчсөн энэ Лут 2 маань сургууль төгсөөд Заханд очсон байсан л да. Захны сонинд. Тэр үед манай хөгжим зохиолч Жамин багш одоо урлан гайсгэлтэн Цэвэн Арвдан багш энэ төр одоо ид уран бүтээлээ хийж эхэлжсэн тийм сайхан цаг үе таарсан. Манай Оцог бас тэр үед театрт ороод ид одоо дуулах хорхон дээр байсан ийм цаг үе таарсан юм л да. Тэгээ би бас Оцтой гэж боддог тийм сайхан уран бүтээлийн хамтлаг дотор бас ингээд орж тийм ээ өөрийгөө бас ингээд боловсруулах тийм бас боломж гарсан бас баярлж явдаг. Тэгээ яг тэр үед манай Захнаас чинь Цэвэр Арвдан багш дуут нуурыг хийгээд Жамин багш Захын голыг хийгээд ингээд Оцог маань хоёр сайхан дуулж ирсэн юм уу. Тэгээ 4 өдрийн өнгө бол 3 дахь дуун юм байна. Оцгийн өөрийн дууссан чинь. Тэгээ тэр үед миний бүгэ яндар нэртэй анхны төвөр маань хэвлэгдэж гарсан. Тэгээ бүгэ яндар ном нэг өдөр одоо Жамин багштай ном авчирч одоо бэлгэлээд одоо миний номыг одоо сайхан уншаарай бас хэлж ярих юм байвал хэлж ярээрэй гэдэг ингээд. Нэгсэн маргааш өглөө Жамин багш маань утсаар дуудаж за өдөрч ороод ирж багшин жоохон дотор муу гэж нэг ганш маад өгөөд ирээд ингээд. Тэгээ өглөө ингээд ирлээ. Театрт ажиллаж байсан Жамин багш. Тэгсэн миний нэг шинэхэн гарсан номыг чинь ингээд нуглаад их хайр найраг нугалсан юм шиг санагдаад. Эхэлдээ харамсч байсан ном гараад удаагүй анхны номч болно. Тэглэг яах вэ? Тэгээд дээр нэг харж ирнэлтэй үзэхээр яг энэ 4 өдрөл гэсэн тэр 4 бодог шүлгийг ингээд дээр нь дунд нь ингээд тэгтийн том гардаг харж ирнэлтэй үзэхээр ингээд энд ноот өчөөд ингээд яачсан хэмжүүлсэн байсан л. Шууд номон дээр чинь. Тэгээд нэг өдөр чинь дотроо нэг сайхан засч байгаа. За багш нэг ийм сайхан юу хийчихэл ая хийчихэл. Энээр нэг л сайхан ая болчих шиг санагдаад байна. Тэгээд тэнд шүлгэн дотроос 4 мөр шүлгнээс юуг ин голсон байсан тэр. Намрын муранаар цуг балах та навчнаас дутууг гуниг тээдэг гэсэн тэр 2 мөрийг бүр ингээ онцлоод авсан байсан. Тэгээд нөхөр бол яг тэр 2 мөрнөөс л одоо аялгауг хичээлүүлсэн. Хичээлүүлж одоо хундраж авсан шиг байна л. Тэгээл мөн тэр дараа Оцгийг дуудаад одоо энэ дууг чид уулсан шүү гэдэг. Тэгээд мөн тэр дараа сууж байгаад Жамин багш аялгаугаа сонсоход одоо Оцог одоо дуулаад ингэсэн. Тэгээ ер нь болох юм байна. Би дуулах гэдээ Оцог маань авсан. Тэгээд нөгөө 4 дуулахын тулд дахил хэрэгтэй болсон. Дахилтын одоо Жамин багш маань өөрөө хэлсэн л да. Мөн чиг болоос одоо Захын нутгийн улс учраас одоо Захын нутгийнхаа нэг уулын нар бол энийг усын нар бол гэдэг. Тэгээд тэр мөн чиг болоос санагдана мөнгөн залаат одоо отхон ангир тунчиг болоос одоо тийм ээ санагд. Төрхөн ангир наадуулсан тэсийн гол гэдэг мөрийг одоо Жамин багш маань зохиогоод ингээд л одоо нэг дуу бүтсэн байна. Тэгээ энэ бол одоо миний анхны дуу л да. Бүтсэн дуу. Тэгээ сүүлд нь 4 өдрийн өнгө өнтер гэдэг нэрийг бол манай Оцох бол одоо бас сайн яруу нарч шүү дээ. Одоо тэгэл энэ тийм их үл хийн шүү дээ. Уугуул нутаг бол өөрөө бол Завхных уу? Тийм Завхан. Энд чинь нийтдээ одоо бас хичнээн амгаар ачаад байгаа лээ. Яа 91 онд бүгэ янар гэж орсон. Тэгээд 1993 онд Гүмүда 99 онд Салхин зүгээс цэцгийн цоон цоморлагч хөрлөн 2000 онд орон аялгау 2001 онд Тарны цагаан цэцэгт үе утганд ангиргээд 2002 онд шилмэл одоо шүлэг найргалын төвөр амар амгалангийн яруу найраг гэж нэртэй гарсан. Яаны ерөнхийдөө төвчтэй нэг юмрхүүл. За баярлалаа. За ингээд энэ их ажлын хажуугаар цаг зав гарган дуу төрсөн түүхээ сонсогч чаландаа хуучлын ярьсан явдалд баярлалаа. Уран бүтээлийн онгодт нүүн байг, ажил өст нь хориглон байгээ гэсэн ерөөлийг өргөж байна. Ингээд сонсогчдоо Жамингийн хөгжим Баваад оржин шүлэг 4 улирлын өнгө гэсэн дууг сонсгож нэвтрүүлгээ өндөрлөё. Нэвтрүүлгийн найруулагч Саран Гэрэл, хөтлөгч редактор Амар Зэя. Намрын бороноор цугүй алхахада начнаас дутуугүй гонни тэдэдэхөө хөтөгийн удавар сарныг хэген хөлөрсөн алгаран цэцэ арадахсанда томчиг хада санагдсандахоо торхон ангар наадуулсан тэсийн гол минийхөө хаврын сайдыг шанхыг задгайлхаа
харзнаас дутуугүй сэтгэл саллагдаа хөхөдөр арчлангийн удаасадоо хүмсхэн дорон нодмас тайзахстагдаа 문치게 하다 харагдсандаа мөнгөн заллаа туу атган тэнгэрнэ зуны үтшин шуудын жиргээ зулцган зандан ши сэтгэл нагдаа номгон ходож энэдэн асараа нүцгэн хөдөрөн шүдэ айдэсдахсандаа тончиг хада саннагдсандаа торхон ангар надуусан тэсийн гол мэнэхөө өвлийн зөөлөн цас замаар урсахаа өвснөөс өсцгүй тансгаа мэдэрдэгдэ ялласан аярахан өнги өндгөрө тэмтэрж нэги одохсондоо 문치가 하다 харагдсандаа мөнгөн заллаа атган тэнгэрнэ атган тэнгэрнэ